Өнөөдөр нэг жоохон цаг гараад тэгээд нэг санаа сэдсэн юм аа. Хүмүүс одоо шоолох үедээ. Энэ миний хамгийн дуртай ном 365 өдөр тэр чихтэй Аз жаргал гэдэг нэртэй Гүр Азрын Наранбаатарын бичсэн ном байгаа. Шүрээ. Би та нарт энэ номноос жоохон танилцуулъя. Утгагүй энэ ном, утгагүй гэж одоо Стокгольм руу наашаа ирж байгаа. Тэгээ тун утгагүй Стокгольмын номын сангаас энэ номыг авч унших боломжтой болно. Наранбаатар зохиолч маань өөрөө энэ номоо илгээсэн байгаа. Тэгээ 4-5 ширхэг номыг Стокгольмын номын санд нөх учраас та бүхэн бас энэ номыг авч уншаарай. Энэ айгүй гоё ном. Энэ номны жижигхэн нэг хэсгээс нь та нарт уншиж үзүүлээд тэгээ хүсээ таалагдах юм бол Стокгольмын номын сангаас авч уншаарай. Утгагүй энэ номыг өгнө. Одоо та нар мэдж байгаа фэйсбүүкээр сэтгүүлч Наранбаатар гээл нэг залуу ингээл аюу хэн бичдэг штэ. Гой гой бичдэг. Тэр хүний бичсэн ном нь. Энэ одоо эхнийх нь биш энэ 3 4 дахь ном нь сая 5 дахь номоо бичсэн гэж хэлжсэн ш. Энэ ном үнэхээр гоё ном. Энэ номыг уншсанаас хойш ууралж зарлах багассан. Гоё өдрөг болсон, эерэг болсон, өглөө ажилдаа цоглог явдаг болсон. Би номны жижигхэн хэсгээс нь та нарт уншиж өгье. Бид энэ бичлэгээ устгахгүй хадгалцснаа. Энэ номны реклам биш шүү. Энэ зүгээр та нарт бүгдэнд нь хэрэгтэй. Би танаас нэг зүйл асууя. Хэрвээ танд амьд явах хэдхэн 7 хоног үлдсэн гэдгийг та мэдвэл та хэр удаан ууртай явах вэ? Таны хажууд байгаа нэгэн дахин хэдхэн 7 хоног л тантай хамт байж чадах бол та түүнд яаж хандах вэ? Энэ ном унших юм бол айгүй их юмыг ойлгоно. Тэгээд амар гой урам орно. Би нэг хүний ингэж хэлхийг сонссон юм аа. Бид өөрсдийн амьдралыг ямар хэврэг гэдгийг мартчихсан байдаг. Бид хүмүүс талархлаа илэрхийлэхийн тулд талархлын баярыг хүлээдэг. Бид хүмүүст бэлэг өгөхийн тулд зул сарын баярыг хүлээдэг. Бид хүмүүст хайртай гэдгээ хэлэхийн тулд Валентины баярыг хүлээдэг. Яагаад? Бид өглөөс ирээд өнөөдөр бол энгийн л нэг өдөр гэж боддог. Тэгээд бид хүлээдэг, хүлээгээл байдаг. Харин биднийг хүлээж байх явцад цагийн зөв урагшилсаар байдаг. Үнэтэй цагууд нь урсаад л байдаг. Гэхдээ яг үндэ бол энгийн нэг өдөр гэж хизээж байдаггүй. Өдөр бүр амьдралаас өгсөн бэлэг, өдөр бүр онцгой, өдөр бүрийг өөр юугаарч салшгүй. Энэ ном үнэхээр гоё ном. Унших юм бол бараг салахгүй ингээл нэг унших юм бол уншаад аймаар саламгүй тийм ном. Харамсалтай нь би ном уншаад дуусгацсан. Тэгээд дахиад хэсгээс нь уншингууд дахиад урам ордог. Тэг ялангуяа эмэгтэйчүүдтэй, эрэгтэйчүүдтэй сэтгэлээр унж байгаа бол урам хугарж байгаа бол асуудлаа шийдэж чадахгүй хэцүү бухимдж байгаа бол энэ номыг би ганцхан энэ номыг зөвлөөгүй шүү. Сэтгэл зүйн чиглэлийн ийм сэтгэлийг тань өргөх сайхан ном заавал уншаарай. Тэгэх юм бол айгүй их урам ордог. За би одоо нэг жижигхэн хэсгийг уншиж өгье. Тэгээд бас ихэн уншаад байвал хүмүүс уйтгахтай гэж магадгүй. За ингэж би багасаа таньдаг байсан нэгэн настай гэр бүлийн тухай бичиж. Ялангуяа эхнэр нь үнэхээр халамжтай, илэгсэг, хамт байхад хөвгчлөлтэй байдаг байлаа. Би түүний нэг ч удаа нүүрэндээ инээмсэглэл тодруулаагүй явахыг нь харж байгаагүй. Тэр үргэлжил бусдыгаа урамшуулж явдаг байсан. Түнд хүмүүс маш их хайртай байлаа. Ялангуяа залуу хүмүүс. Өнгөрсөн намар тэр эмэгтэй талигач болсон юм. Түүний оршуулгын хэсэл дээр нөхөр нь нэгэн зүйлийг хэлсэн. 15 жилийн өмнө талигач эмэгтэй өөрийгөө зүрхний хүнд өвчтэй гэдгээ мэдсэн юм.
Эмлэгт байхдаа тэр нөхөртөө хонгор минь энэ бүхэн бидэнд амьдрал ямар хэврэгвэ гэдгийг харуулж байна. Би нэг мэдхэд л байхгүй болноо. Бас чи ч гэсэн. Тиймээс би одооноос нэгэн онцгой зүйлийг хийхийг хүсэж байна. Би энэ өдрөөс эхлээд орой бүр унтахынхаа өмнө чамайгаа 7 удаа үнсмээр байна. Чамд ямар их хайртай гэдгийг харуулахын тулд. Бид бие биедээ ямар их хайртай гэдгийг харахын тулд гэжээ. Ингээд үүнээс хойш 15-аас 20 жил өнгөрөхөд тэднийг өдрийг ч алгасаагүй ба бүр биеийн муудаж бурхан руу очих өдрөө хүртэл бие биеэ үнсэхээ мартаагүй гинэ. Гоё гоцтой. За энэ номыг ингээ харуулах нь мэдгүй бах тий. Тэгээ одоо тун удахгүй энэ номын санд орохоор монголчуудаа энийг заавал авч уншаарай. Бас энийг гэлтгүү хайрлагцсан эмэгтэйн зураг гэдэг ном бас өгсөн байгаа. Тэр номыг бас авч уншаарай. Өөр зөндөө гоё номнууд байгаа юм билээ шүү. Тэгээ метронд ингээд бүхэл бүтэн 1 цаг 2 цагийг ажилдаа явахдаа, хичээлдээ явахдаа бие биенийх рүү яаш тийш явхад бараг 2 цаг болдог штэ. Нэг талдаа л ер нь цаг гарan болдог. Тэгтэл хүмүүс ихэнх нь дандаа утсан авахж явдаг. Дандаа Facebook юм уу эсвэл элдв янзын шар мэдээ энэ уншиж явдаг. Тэгээд энэ цагаа ямар нэг юм жишээлбэл хэл сурахтаа ч юм уу эсвэл ном уншихтаа ч юм уу эсвэл даалгавраа хийхдээ юм хийхдээ зориулах юм бол амар ашигтай байдаг шүү гэж бас дахиад сануулга хэлчихье. Хүмүүс барыг мэдэх бах төө. За энэ нэг юм одоо олон юм яриад гэл хүмүүс бодох үү дээ. За тийм л сантай байна да. Тэгээ номын талаар л ярих гэж байлаа. Дуслаа. Нэг юм хэлэх марцсан шүү. Эги бил гоё юм байна. Харин энэ ном айгүй гоё шүү. Энэ номыг удахгүй байхлаар авч уншаарай. Энэ ном Монголд бас зарагдчихл байгаа юм байна. Уул нь ээж аамаа ихчдүү хамаатны саданда захиад авах юм бол болох юм билэ. Хамгийн сүүлд гарсан Аз жаргалын набор гэдэг номноос гоё юм шиг билэ. За энэ зүгээр л номны талаар л уншиж өгөх гэж лайв стрим хийсэн юм аа. Одоо ингээд дуусгая да. Оо зааж гараа. 365 өдөр тэр чигтээ Аз жаргал гэдэг ном шүү. Ганц үг асуусан байна. За баяртай сайхан амраарай.